Өвдөлтөө байгаа ээж авдаа. Пивл уна гэж бодож ирлээ. Тендерийн ажил авч эхэлж байгаа. 14 залуу. Айл нөгөө тустаа гарахаар давс юу байдаг шүү дээ. Давс дуустдаг юм байна. Давс дуустдаг юм байна гэдэг шиг энэ чинь болч рүүпэнд дуусаад ирж шүү дээ. Дэлхийн монголчуудын радио 88.8. Брисбений төвөөс мэдчихжээ. Амьдрахад таатай орчинд дээрээс нь ийм хэмжээний амьдрахад хангалттай үргэлжлүүлэх хэмжээний цалин орлоготой байгаа тохиолдолд Ингээд ажил руугаа 50 минут тавьдаг юм аа. Өнөөдрийн үйл ажиллагаа. Өнөөдөр чи зөвхөн бийг уух уу? хар өөр 5 цаг зэрснэ очиордохгүй пив яриад пив л ууна гэдэг. Би олоолаа цуглана пивл уна гэж бодож ирлээ. Пив л бодож сэрлээ гэдэг. Монголоо бодож сэрлээ гэдэг. Пив бодож сэрлээ гэдэг. Одоо хамт ажиллаагүй хүмүүс ихэнх сансан байна. Хөөрөөд одоо ууж өгнө. Ууж өгөх үү, ажиллаж өгөх үү? Өнөөдөр бол нэвшин Уул паблик тий. Паблик. уул паблик. Тий. Нэвшин их ажилтай байх байх. Наач бичиж байна. Чи нэг нэлсэн дээр нэг дараа. бичиж байгаа шүү дээ. Өстө арайч. Нөгөө талд. Энэ гиний хүүхэн царийг бичээгүй болчихлоо. Бичиж байна. Яг орсон байна миний царай. Би бүр бичээ сурчижээ. Цифр алжээ. Яаж энэ үнцгөө таамс мөнгөд олоод авч. Тэгж олгодоогүй гачин юм уу? Гачин жигээрээ л аваад та тэгээ. За өглөөний мэнд. Бүгдээрэнд нь өглөөний мэнд. Өнөөдөр 2025 оны 4 сарын 21-ний өдөр. Өнөөдөр уул нь паблик холидэй. Гэхдээ өнөөдөр нэг онцгой шалтгаантай учраас битээр ажиллах гээд явж байгаа. Тэгээд дээрээс нь бас нэг манай цуг ажилтдаг хэдэн залуучууд манаас ирж бүүндээ нэг өнөөдөр нэг дор ажиллах гээд явцгааж байгаа. Тэгээд ямар шалтгаантай вэ гэхээр бид болохоор одоо энд нэг Brisbane Zid Contracting гэдэг компани нэрэн дор ажиллаж явдаг ажилчид нь байгаа. Тэгээд манай компанийн хувьд болохоор нэг бусад Австрали компаниудтай sub contractor буюу туслан гүйцэтгэгч компани. Тэгээд ер нь бол энэ байдаг нэг төмрийн компани, барилгын компаниуд дийлэнх нь бусад Австрали компаниудад хүн нийлүүлж, ажилтан нийлүүлж, голчлон тэгж ажилладаг. Манай компанийн хувьд яг тийм байсан. Тэгээд саяхнаас өөрсдөө тусдаа бие дааж, төсөлд өвсөлдөж, тендерийн ажил авч эхэлж байгаа. Тэр нь яг юу гэсэн үг вэ гэхээр хүн нийлүүлж ажилладаг байсан компаниудтайгаа ижил төвшөнд очоод бие дааж барилгын ажил хийх хэмжээнд ерөнхийдөө очиж гинэ гэж хэлэх болох байх. Бидэд эхэлж байгаа шинэ ажил маань болохоор тендерийн шугамаараа авсан жижигвтер төслийн ажил байгаа. Тэгээд тэр ажил маань өнөөдөр яг албан ёсоор эхэлж байгаа. Өмнө нь бол яг нэг ганц 2 өдөр эхлээд нэг ажил нь явж исэн. Одоо тэгээд тэрийг очиж өнөөдрөөс ер нь бол яг албан ёсоор эхлүүлэх гэж байгаа. 14-5 Монгол залуучууд яварч тэнд ажиллана. Тэгээд тэнд бидэд юу хийх вэ гэхээр өмнөх бидэд нөгөө ажлын блог дээр оруулсантаа ерөнхийдөө ойролцоо прикастны буюу угсармал ханны ажил хийгдэнэ. Угсармал ханны ажил дээрээ формын ажил, стил буюу нөгөө төмрийн арматурын ажил, дээрээс нь нэмээд конкретийн ажил буюу нөгөө бетон тутгалтын ажлыг давхар хийхээр болсон байгаа. За тэгээд дээрээс нь нэмээд тухайн яг нөгөө барилгын суурьны ажлууд, дээрээс нь шалны бетоны ажил зэргийг бүгднийг базаж хийхээр болсон байна. Тэгээд өнөөдрөөс яг албан ёсоор ажил бол эхэлж байна. Тэгээд энэнийхэн давуу тал нь юу байдаг вэ гэхээр ер нь бол одоо жишээ нь шууд утгаараа бидэд үндсэн том бойлдер компаниас доор нөгөө саб контрактороор туслан гүйцэтгэгч компаниуд тусдаа ханны ажил, шалны ажил, суурьны ажил гэх юм уу гэдэг ч юм уу ингээд тусдаа нь салгаж жижиг Австрали компаниуд ажлуудын салгаж авангууд бид нэр тэрэн дээр тэр авсан жижиг компаниуд дээр зүгээр хүн нийлүүлж ажилладаг байсан бол одоо энэ удаа бол тэр нөгөө жижиг компаниудын оронд манай компанир нь орж ажиллаж байгаа учраас цалин мөнгөний хувьд тэр өрсөлдөхүйц хэмжээнд бас хүрэх боломжтой болж байгаа. Би бол угаасаа өнөөдөр ер нь бол баг барилгын талбар дээр ажил хийхгүй, яг барилгатай холбоотой ажил хийхгүй. Би өнөөдөр нэг зураг авалт, бичлэг хийн. Тэгээ нэг компани маркетинг зориулж юмнууд бэлтгэх зорилгоор өнөөдөр явж байгаа. Тэгээд Эрка маань бол ер нь яг ажлаа хийх бах. Гэхдээ дундуур нь ланчны цагаар л ланч бэлтгэх ажил гарах бах. Тийм баха. Сэсэг шараад нэг барбекю дээр шарах ажил гарах болоо. Гэтэ яг тэрийг яг отоо очиж байгаа л болох байх. Шидэг байгаа. Гэтэ ер нь бол тэгж ярьсан байгаа.
Яг за ажлын сайтн дээр ирлээ. Бид шинэ дурчигч шинэ төсөл ажил маань өнөөдрөөс ингэ эхэлж байна. Манай хэд цуглацгаач одоо ажилдаа орох гэж рестарт ажлын зааварчилгаа зөвлөгөө өгөөд ажлаа урилж аваад за энд ингээд 14 залуу. За өглөө нэмээд. За ингээ шинэ өнөөдөр шинэ хүн байгаа тийм мөх тулга байгаа. Нэг нь болохоор форум болохоор мах. Өнөөдрийн ажил бол бид байгаа төмрөөр бол 10-ыг л хийх юм байна. Тэгээд 10 айгүй easy ажил байна. Периметр байх. Периметр. Easy. Each with mesh. Ин дэвгэ харж байгаад бидний форум дээр яг ингээ форумаас бичгнүүдээ маргааш өглөө конкрет 10 панелын форум бүхэн болоод төмрийн бүхэн болгоод дуусгаад нийтлээ ажилласан. Тэгээ форум ворк болохоор эхний 10-аад дуусчихад дараа нөгөө тэнд 2-3 панел үзээ байгаа шүү дээ. Тэгээ маргааш өглөө төмрийн форум бүхэн болцсон байх хэвээр бол ажил. Тэгээ 11-ээс бүхэн манай үлзий болохоор тэр шиш Чи хаач гасахтаад байгаа бэ? За ажил үргэлж ирсээр. За одоогийн байдлаар яг энэ талбай дээр нийтдээ нэг 14 хүн ажиллаж байна. Ер нь цааш энэ сайтн дээр нэг эд дайны хүмүүс ерөөдөө тогтмол ажиллах баг. Тэгээд түр өглөө нөгөө хурал дээр хэлсэнчлэгний дагуу энэ ажил нь ерөөдөө нэг 2-7 хоног үргэлжлээд ер нь дуусах юм байна. 80 панелын ажилтай юм байна. Тэгээд энэ ажлаа дуусчаад үргэлжлүүлээд энэ нийт барилгын талбайныхаа хэмжээ нь өөрөө 11 мянган метр квадрат талбайтай. Энэ талбайныхаа шалны суурны ажил зэрэг юмнуудыг эннийхээ араас ингээд өргөжлүүлээд хийх юм байна. За тэгээд энд одоогийн байдлаар яг юу өрнж ийн гэхээр дийлэгт яг нэг формын ажиллагааг эхлээд үргэлжлээд явж байна. За энд нэг алдарт 0 туршлага болсон нэг хүн байна. Чи яаж гадаг юм бэ? Чи ажлаа хийгээч. Ажлаа хийгээч. Би зүгээр тэгээ ажлаа хийж байгаа юм биш. Том оог шиг гэдэг юм ярих шүү дээ. Тэгдэг гэдэг. Чи зүгээр юм хийж ил. Би чамайг яах гэж штэ. Цогтох. Ичээд байгаа юм том итэй биш. Юу л бороо. Өглөө юм. За өглөө юм. Ажил авгаа. Шинэ ажил эхэлсэн студиэр байна. сайхан байна тийм. Ажил онцлог үстэй. Яг ажлыг нь өгшин явуулаад бичсэн. Өнөөдөр орооч өнөөдөр ажиллаад босоод ажиллах өгөө сайтрах үстэй. Тийм учраас 9 дээр нэг жоохон ажиллаа. Шахаж өгөө. Нэг асуучсан уушаа. Өөр компани юм хийж байгаа. Яг өөрийнхөө юм хийж байгаа. Сэтгэл арай өөр өнөө. Би ч юусэн тэгж боддог шүү дээ. Бүхэл юм өөрийнх. За. Энэ бол нэг жоохон ажилтаа жоохон сэтгэл Хайр юм аа. Хамаа хэм бүтээсэн юм шүү дээ ер нь бол. Ажилтаа байж. Ихтэй магийн. За амжилт. Баярлалаа. Энэ сайтн дээр яг албан ёсоор хариуцаад лид хийж байгаа. Лидэн хийж байгаа. Темплейт гаргаж. За юу вэ темплейт? Хай. Ажилладаг. Ажгүй. Хамаагийн. Тонга тгаалаа. Угаасаа дөнгөж ихлэхээр угаасаа тэгдэг үстэй. Тэгтээ өмнө нэг угаасаа энэ байтгал юм хийгээд явчих үстэй. Өмнө явсан та. Тэг ягаад ингэж хамраад байгаа. Тэр чинь нөгөө өмнө нь ахт чинь нөгөө болт мал чүрүүв чинь цаанаасаа бэлэн байж идэгсэн. Тодгүй юм биш үү? Тэгээ айл нөгөө тустаа гарахаар давс юу байдаг шүү дээ. Давс дуустдаг юм байна. Давс дуустдаг юм байна гэдэг шиг энэ чинь болт чүрүүв нь дуусаад шүү дээ. Ажил явах болчих чинь нэг хүчлээ дахиж эхлэхээр. Тэгэхээр нөгөө босс чуулаад шүү дээ. Анхнаас ахиух авахгүй яасан юм даа. А тэр араа чөтгөрийг дуусгаж яг додроо зараад цав. За би та нарт нэг сонин хүн харуулъя заяа. Энэ нөгөө мань дэлхийн авраг, универсал бүгдийг шаадаг. Төмөр шаан, форм шаан, конкрет шаан. Одоо энэ ингээ форм хийсэн. За өглөөний мэнд. За өглөө. Ажил тавлаг. Ажил таа. За юу вэ? За шинэ сайтн дээр ирсэн хэрэг. Шинэ сайтн дээрсэн гоё. Гоё. Дэлхийн монголчуудын радио 88.8. Спэний төвөөс мэдчихжээ. Дэлхийн авраг юм шиг. За үлцгээр сонио. Дэлхийн нэг. За ажил тавлаг. Тавлаг сайхан. Үйлдвэрээс дотор байж байгаад гинт гараад байгаа дээрсэн. Давгүй юу? Зүгээрээ. Туршилтаар явж байгаа. Хинж ихлэх гэж юм уу? Наадах чи ихлэх юм уу? За мэд. Бол бараг dig. Чи ихлэхэр байна уу? Өөр ажил тараад яг чи. Ажлаас гадуур шийдэх ёо. Гадаа. Ямар муухай чи агуул ихэд юм шүү дээ.
Аа? Наад чи шодрог байх шүү дээ. Яга энэ нөтөрийнх нэг А дөрөв. За. За энд нэг алдарт төмөрчин залуу. За өглөөний мэнд. Цагаан амарснаа. цагаан амарлаа. Ажил хэрэг. Ажил гоё байна. Ойрд ажиллаагүй. Бүрэлдэхүүн шиг ирнэ ажилласан юм уу? Ажилласан 4 хоног ажилласан. А сүүлийн нөө. Тий. За. Амралт тарч юм чи. Тэрнээс үл ажилласан. 0 ирч өгч байгаа юм шүү. Аа? Баарыг бол одоо 3-3 баарыг таслахаар байгаа юм шүү. Сайхан амрлаа. Амархан ч ажил дээр ирлээ. За. Гоё байна. Шинэ ажил хийж байгаа хэрэг. Хөдөөгөө ээж авдаа. Тархад байгаа гэж. За юу вэ? Баясаа юу вэ? Аа. Өглөөний минь. Цагаан амарсан. Чи чинь дотор явж байгаад юу болоод гинт гадаа гарч ирээ яваад. Оо яга ажил удаа шүү. Оо завчлаа. Ажил удаа шүү. Цагаан амарч чадсан уу? Оо сайхан. Юу юм бэ? Оо сайхан би зураад. Ажил хичээл хичээлсэн үү? Юу гэж байгаа юм бэ? За, амжилт. Атма. Атма. За юу вэ? Цагаан амарсан уу? Оо сайхан. Амар цагаан. Сайхан. Юу гэж амраа? Гэр зур. За, шинэ юу вэ? Энэ спрей. Хас яг ямар очтой вэ? Энэ болохоор энэ дээр төмөр хийхээс өмнө бол дараа конкрет ороод дараа наадах конкрет. Доотлогоос суурьтаа наад. Өөртөө наадах конкрет саарлаж байгаа. Шанарсан зэрэгтэй. За явж. Ахаар юу вэ? Ажил тавлаг. Оо тавлаг. Шинэ ажил эхлэх хэрэг. Одоо тэгээд ер нь ихлүүч өгчөөл явдаг жамтай шүү дээ. Миний ажил. Угаасаа юу? Тий. Яа ингээд ажил үргэлжлэжсэн. Тэр цаатал болохоор хийгээд дууссан байна. Форм ажил дээр төмөр ажил ороод дуусч байна. За энэ дотор ингээд 2 тустай байгаа. Гэхдээ тэр цаатлага 2 ингээд ерөнхийдөө нийтдээ нэг 15 бит босоод тэгээд бид өнөөдөр ямар ч нэг өнөөдөр нэг эхний 10 панелаа гараас гаргаж дуусгах ёстой байгаа. За тэгээд дараа нь маргааш өглөө ирж конкрет ажил хийх гэх. Конкрет буюу нэг бетоны ажил хийх ёстой. Тэгээд бетоны ажлыг маргааш өглөө хийхдээ зэрэгцээд энэ бичлэгийнхээ үргэлжлэлийг бас хийгээд оруулнаа. За ямар ч ажил ингээд бид үргэлжлээд бид дөрөвхөн цаанд орцод гараад ирлээ. Тэгээд одоо буцаад ажил үргэлжлээд явж байна. За одоо ингээд тэнд болохоор 4 залуу маань ингээд төмөрийнхээ ажлыг хийгээд одоо ингээд эндээс энэ хэдэн залуучууд нь болохоор одоо формын ажлыг хийгээд явж байгаа. Тэгээд эндээс ингээд ерөнхийдөө ингээд харахаар яг үүндээ энд байгаа залуучууд маань бүгдээрээ төмрийн ажил, формын ажил, одоо цемент, конкретныхаа ажил, бетоныхаа ажлыг бүгднийг хийж чаддаг хэмжээний туршлагатай болчихсон мундаг залуучууд байгаа. Тэгээд ялангуяа одоо эндээс ингээд харахаар ингээд юу ажиглагддаг вэ гэхээр Монгол залуучууд маань ямар ч ажил байсан гэсэн айгүй богино хугацаанд бүх ажлыг маш хурдан сурдаг. Тэгээд тэр нь амар давуу тал болдог. Тэр байдал нь ч гэсэн гадны эдийн компаниудад айгүй өндөрөөр үнэлэгддэг. Тэгээд ганцхан Брисбенд байгаа энэ залуучууд гэлтгүй ер нь бусад хотуудад байгаа, Сидней, Перт, Мельбурн хотуудад байгаа бусад бүх ингээд барилга дээр ажиллаж байгаа эсвэл бусад янз бүрийн ажил хийж байгаа залуучууд маань маш мундаг ажиллаж амьдардаг байна. Тэгээд миний өөрийн зүгээс бодож явдаг юм аа хэлэхэд хэрвээ Монголд ийм хэмжээний орчинтай, амьдрахад таатай орчинтай, дээрээс нь ийм хэмжээний амьдрахад хангалттай хүрэлцүүлэх хэмжээний цалин орлоготой байгаа тохиолдолд Монгол залуучууд маань ямар ч ажил хийх болохгүй, ямар ч асуудалгүй хийгээд ажиллаад ирлээ болгоод явах бүрэн боломжтой, бүрэн потенциалтай байдаг. Гэхдээ яг үүндээ манай Монгол улсын маань хувьд ингээд амьдрах боломж болцооны хувьд орчны хувьд хэвчлэн жаа хөндлөлттэй талууд аюул байдаг учраас энэ залуучууд маань энд ирээд ингээд өөрсдөө хөдөлмөрлөд амьдралаа сайхан болгоход ингээд явж идэг шүү. За тэгээд одоо энэ дотор ингээд маш олон төрлийн мэргэжилтэй, маш олон төрлийн мундаг залуучууд, маш олон чиглэлээр дагнсан инженерүүд, хууч, маркетинг олон жилийн мэргэжилтийн хүмүүс залуучууд байгаа. Гэхдээ бүгдээрээ маш хурдан хугацаанд бүх ажлыг хийж сурдаг нь манай Монгол залуучуудын урдаа тавих хамгийн том шүрэг, хамгийн том давуу тал нь байна шүү. Я 1 2 тест. За 2 дахь өглөөний мэнд. За өнөөдөр нөгөө өчтөр хийсэн ажлуудынхаа конкрет буюу бетон ажлыг авах гад манай ажилдаа гараад ирсэн байна. Одоогоор цаг 6:30 болж тэгээд амар манантай
чиглэг төвлөө байна. Өчтөр шүнд бас нэлээд бороо орсон байсан. Тэрнээс болоод бас нэг жоохон удаашралтай борооны бас ихтэй л. Тэгээд энэгээр манайд тандахаа ажлыг эхлэх гээд помп ирсэн ингээд байж байна. За конкретны ажил. Бетоны ажил үргэлжилж байна. За мань даваа авах бол хамгийн универсал. За нормал. За юу байна хаа? Өглөө нэмэн. Юу ч юм бэ? Энийг яасан гэж. Бид энийг одоо ингээд өнгөрсөн жил талын нийсэн штэ. Чи өмнөх нэг компанитай. Энэ болохоор хоёр дахь нь Queensland гэж. Тэгээ бид гурав дахьаас энэ ажил дээр маа шууд одоо станд хийчихсэн. За гэх. Бид энэ ажил өглөө 5:30 гэж хэлсэн. Тэгээд одоо үргэлжлээ явж байна. 10:30 хүртэл явж байгаа цайнд орцоо байгаа. За тэгээд одохгүй эргэлжлэгээ үзлээ. За өнөөдрийн миний ажлын гол үүрэг бүтээн байгуулалттай ерөөс ямар ч холбоо байхгүй. Би өнөөдөр зөвхөн компани маркетинг зориулаад зураг бичлэгээ авч тэгээд дараагийн компани тестарын зориулж материал зураг бичлэгээ материал хийж байгаа. Тэгээд одоогоор ингээд камера өөрчилсөн. Магнууд дараа график бичлэгээ хийгээд байж байна. Дорооны дүрс бас авч байгаа. Яг өнөөдөр миний ажлын үүрэг бас ийм юм. За одоо нэг үнцэн хийж байгаа ажлынхаа үргэлжлэл дорооныхын дүрсийг авч ирээ да. За өчтөр ерөнхийдөө ингээд нийт 10 панелны ажил, буюу 10 ханны ажил хийгдсэн. Тэгээд одоо өнөөдөр тэр 10 ханны ажлынхаа цогцолтыг бетон ажил хийж байгаа. Энд цаг удирлын үед одоо үйл болж хийж байгаа. Тэгээд сэрүү орж ирж байна. Тэгээд ер нь нэг халуун дулаан газар байсаар байгаа. Тэгээд муу цаас орж байгаа. 17-8 гараж хөлж өгч гээл 20 гаражын дулаахад өөрөө хөлж өгнө гэж төсөөсөн ч явлаа. Баана залгасан багш. Ийшээ юу? Ийхүү. Нөгөө кабулчрээ ажил битүү бороо шахгатай оферчлаа гинэ тэ. 2 цаг 100 гаруй километр 2 цаг байна гинэ. Одоо яв та одоо өөрөө. Чи хинтэй бай. За. Одоо тавхаа хийж ирэхээс өмнө айгу 8:30 км контрол болсон. Яг өглөө тоосон хоёул баан. За. Аха. За ингээд өнөөдөр ажил дуслаа. Өнөөдөр 5:30-аас эхэлсэн. Ингээд 4 хүртэл орцсон ажиллаа. Тэгээ зарим нэг нь үлдээд дахиж жоохон хэмжлүүлж ажиллах шаардлагатай байгаа. За тэгээд дараагийн бичлэг хүртэл түр баяр та. Бай бай.